Дондгой аймгийн дэлгэр цогц сум малчтын өдөрлөгийг 4 дахь удаага зохион байгууллаа. Тус өдөрлөгт дэлгэр цогц сумын 3 багийн 200 орчим малчин оролцож өөрсдийн өмнө тулгараад байгаа асуудал цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар нээлттэй ярилцлаа. Дондгой аймгийн дэлгэр цогц сум аймгийн төвөөсөө 45 км-ийн зайд оршдог. Тус сум нийтдээ 350 орчим малчин өр хайлтай. Өдөрлөгт оролцогч малчид малын ашиг шимийг нэмэгдүүлэх, залуу малчдыг хөдөөрөө татах, тэдэнд хөдөө амьдрах боломж бололцоо нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэдгийг илэрхийллээ. Малчдад одоо толгомдож байгаа юу одоо бас ходог усны юу жоох муухан байна. Би малчдын залуу хадаг байхгүй цөөрч өнө өдөр гарахгүй байна гэдгийг би бол наадах ч бас эрт бодож байна. Малчдыг бас нэг байлгах юм шиг нэг өв соёл морь үеих адуучин тэмцээ малчин бол бас нэг одоо малчин бид нарын бас нэг ганц нэг бас тогтвортой байх юу нь одоо ийм л юм да хөдөөч одоо гэдэг. Сүүлийн жилүүдэд малчидтай холбоотой худаг бэлчээрийн асуудал сөхөгдөн гарахулсан. Мөн тус өдөрлөгийн үеэр сумын өдөрлгүүдийн зүгээс малчдад хийсэн ажлаа тайлагнаж тэдэнд зориулсан сургалтуудыг зохион байгууллаа. Ахмад малчид маань хүрэлцэн ирсэн байна. Ахмад малчид маань залуу малчдын сургууль хөгжүүлэх, цаашид ер нь одоо энэ малчдын тулгамж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, малчдын санал судалгааг авах. Энийн зөвлөгөөний үр дүн бол энэ зөвхөн одоо энэ малчдын өнөөгийн цаг үеийн асуудлаас гадна одоо ирээдүйд одоо малчид одоо цаашид яаж одоо хоршиж нэгдэж ажиллах юм, яаж одоо малчин өөрийнхөө орлогыг төвлөрүүлж, орлогыг нэмэгдүүлж ажиллах юм гэдэг гол утга санааны одоо сургалтын агуулга бол энэ дээр оршин тогтнож яваад мөн малчдад үзүүлэх тусламж дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хамгийн гол нь нэгдэн нээлж малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Мөн малчдын хувьд өөрсдийн хойч үе залгамж халаагаа бэлтгэхийн тулд залуу малчдыг бүхий талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.